За сайн байцгаана уу зөвхөдрийн мэнд. Дүүн Бэркрим дараагийн ангиар уулзч байгаад баяртай байна. Лайк, саб, шеэр хийгээрэй. Энэ ангийнхаа талаар сэтгэгдлээ бичээрэй. Бүх комментиг нь уншдаг шүү. За ингээд сурвал руугаа орцгоё. Энэ бол бурхад өнгөрсөнд ичгүүртэйгээр ялагдсны нот толгой. Энэ тэмдгийн утга учирын талаар би мэдэх зүйл ердөө л энэ. Нэг л зүйлд итгэлтэй байна. Бурхад үүнийг хориотой гэж зарласан. Энэ тэмдгийг зурах төдийд бурхтын шийтгэлийг авч үхэж болно. Бурхтын шийтгэл гэдэг нь энэ ертөнцийн хууль бөгөөд хорио цэрэг зөрчсөн хэм бүхэнд автоматар үйлчилдэг. Өөрөөр хэлбэл би энэ тэмдгийг зураад дуусмагц шууд үхэх болно. Би Эвридисийн оршихуйг огт мэдрэхгүй байна. Тэнгэрийн гэлч бидний эргэн тойронд хаалт босгосон бололтой. Ашгүй дээ. Энэ надад баг зэрэг сэргэх боломж өгч байна. Өөрийгөө тайлбарлал заавар. Чам шиг жирийн хүн энэ хараалтай тэмдгийн талаар яаж мэддэг юм? Би жаахан бодилж байна. Өндөр төвчний сүнслэг оршихуй. Доод төвчний ертөнцид нэвтрэх ёсгүй биз дээ. Энэ ертөнцийн хууль юм байдаг биш билүү? Чи энд юу хийж яваа юм бэ? Чи мартчихаа юу? Чамайг цаг хугацаагаар буцаасан би шүү дээ. Доод төвчний оршихуйтай холбоотой тэнгэрийн элчид доод ертөнцид нэвтрэх эрх олгогддог. Миний асуултыг нэг удаа дасгалгыг зөвшөөрлөө. Гэхдээ дахиж ингэхгүй. Чи энэ хараалтай тэмдгийн талаар яаж төл хэрвээ мэдмээр байвал төл. Чи ухаанаа алдчихаа юу заапэр? Би гараа хөдөлгөж чадахгүй байна. Энэ тэнгэрийн элчийн чадвар уу? Өөрийнхөө байр суурийг битгий март. Чи бурхтай зугаатай байж магадгүй. Гэхдээ чи ариун хүнч биш. Тэнгэрийн элчиж биш. Тэр тэмдгийг зурсныхаа төлөө чи маш олон бурхтыг хийлгэнүүлчихсэн. Тэдний олонх нь чамааг яг одоо алахыг шаардсан. Ийм үйл хүндэтгэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Тэгвэл тэгээд алаач дээ. Хэрэв үр дагаврын даахаар бэлэн болчихсон юм бол намайг алал. Гэхдээ чам тийм эрх мэдэл байв шүү дээ. Хэрвээ чи бурхтаас надад өгсөн чадваруудыг сайн харвал бүрэн ойлгож болно. Бурхад тус бүр юу хүсэж байгааг. Миний үхлийг илүү үзүүштэй болгохын тулд хоёр талдаа эртээ ил дээр шагнасан байгаа. Эдгээр намайг зүгээр л амиа хорлоосоо гэж хүсэхгүй. Тэгвэл тэдэнд огтхон ч хөвчлөлтэй байхгүй. Миний талд орвол би чамд дийлдэшгүй хүчиг өгнө гэж ирсэн ч би. Намайг өөрийн легонд эсүүлэхийг хүсэгч. Би үхээд үхлийн бурхан намайг авчихвал өөрсдийн хүсэж байсан бүхнээ алдна. Аль талдаа хүсэхгүй зүйл. Тийм болохоор л энэ тэмдгийг гүйцээж зурхийг минь зогсоохоор тэд тэнгэрийн элчиг илгээсэн. Чи тэгээд юу хүсэж байгаа юм бэ? Надад илүү дээр зүйл хэрэгтэй. Та нарын өгсөн өрөвд мөр чадваруудаар би юу ч хийж чадахгүй. Би эндээ өгснэн дээр. Сонсож байна уу бурхтаа? Би өгчихвэл та нар бүгдээрээ ямар нэг юм авах, эсвэл алдах хоёрын аль нэгэнд нь орно. Аль нэгийг алдахыг хүсэгчид минь. Үнэхээр ингэж дуусгамаар байна гэж үү? Зүгээр л гараа хомхиас суух гэж байна уу? Би та нарт амлаж байна. Хэрвээ энэ удаагийн боломжийг алдвал миний адил хөгжөө чадах чадвартай хүнийг дахиж хизээч олж чадахгүй. Та нар одоо л эрсдэл хийж үз. Би өөрөө та нарт боломж олгож байна гэхэд гэрлийн бурхан сонирхолтой юм гэд инээн. Би ойлгохгүй байна. Энэ бүгд үнэхээр та нарын хүсэж байгаа зүйл үү? Хөөе, удаан хүлээлгчлээ. Уучлаарай. Гэрлийн элд, эртний гэрлийн нэг цацрагаас бүтсэн бурхны элд. Энэ элдийг барих эрхгүй хүмүүс хөрмөсөө тэр дороо шатаж үгүй болдог. Энэ хүн үнэхээр гинтийн зүйлээр дүүрэн юм. Чамайг дутуу үнлээ сайн зэвсэглээгүй уучлаарай. Энэ элд одоо чинийх. Би өөрийн хувийн эрдэнсээс чамд илүү сайн зэвсэг өгнө. Арья, гэрлийн бурхан, гурван дээд бурхтын нэг. Чи юу хийгээд байгаа юм бэ, гэрлийн бурхан? Чи эгэл хүнийг ингэж бурхны эдлэл хэрэглүүлж болохгүй шүү дээ.
Хамаагүй, энэ бол тэрний юм. Тэр хүснээрээ ашиглуулна. 3 дээд бурхтын нэгийн хувьд өөрийнхөө авирт би өөрөө ичиж байна. Акарус, Тэнгэрийн бурхан, 3 дээд бурхтын нэг. Тэгэд ч Үхлийн бурхан ер нь хүний ертөнцид огт сонирхол гаргадаггүй. Гэтэл тэр энэ хүнд ингэж их сонирхолтой байгаа нь яагаад юм бол гэж би бодоод байсан. Үхлийн бурхан яг юу төлөвлөж байгааг ойлгож авах хүртлээр би энэ хүнийг түүнд өгч болохгүй. За ингээд бурхад хүртэл хоорондоо булаацалтаад эхэллээ дээ. Орон зайн гажуудал тэр агуу шидтэн байж болохч эгэл хүний шидээр бурханы зэвсгээс өөрийгөө хамгаалж чадахгүй. Гэрлийн элдний тусгай ур чадвар. Эхи ор гэрэл бий балтугай. Чи сэрээ юу? Эхи ор нь зөвхөн хүчтэй гэрлийн гэмтэл өгдөг чадвар биш. Энэ нь хамгийн хүчтэй хараалыг хүртэл арилгаж чадна. Би энэ чадварыг ашиглах хэрэг гарна гэж бодоогүй. Гэвч тэр чадварын ачаар Эвридисийн хараалт бүрэн арилсан бололтой. Тэр жинхэнэ дөрхөндөө буцчихлаа. Надад зүүдэлж байгаа юм шиг санагдаж байна. Маш урт, аимшигтай зүүд. Чи хэн бэ? Намайг эзэмсэн муу ёрын хараалаас арилгаж өгсөн хэн гэдэг хүн талархах ёстой вэ? Намайг Зафир гэдэг 12 баатрын нэг. Гүнж Эвридис таны өв соёлыг заалгамжлагч нэгэн. Энэ бол Харлуу Казарусын Луугийн зүрх эрхэм гүнж минь. Би үүнийг танд өргөхийг хүсэж байна. Чи үнэхээр агуу гавьяа байгууллаа миний эрхэм баатар Жорж. Гэхдээ намайг эрхэм гүнж гэж бүү дуудаач. Зүгээр л Эвридис гэж дуудаарай. Казарусыг дарсны дараа надад хэлнэ гэж байсан зүйл чинь юу билээ? Тэр мөчөд бид түүнээс хойш ад жаргалтайгаар амьдрах байх гэж бодсон. Гэтэл бид ямар муухайг байв да. Энэ агуун хамгийн сүүлийн төвшөнд амьдралын модны дүрстэй ээлбүүдийн хамгийн агуу эрдэнсүүдийн нэг болсон авраг том шидийн хүрд бий. Тэгээд би эцэст нь Луугийн зүрхийг ариусгаж чадсан. Гэвч хараал намайг илээж дуусны үр дүнд би хүний дүрээ алдчихжээ. Та хоёр миний нөмөрсөн харанхуйг арилгаж өгсөн. Би та хоёрт яаж талархахаач, яаж уучлахгүй хаач мэдэхгүй байна. Би аль хэдийн үхэх ёстой байтал өөрийгөө хүчээр олон жил амьд байлгасан. Одоо би минь бараг туйлдаа хүрчгээд байна. Надад үлдсэн хугацаа бага. Надад хэлээч та нар Луугийн зүрхийг юунд хэрэглэх гэж байгаа юм бэ? Үүнийг үгээр тайлбарлах жаахан хэцүү. Бас бид хоёр цаг бага байгаа болохоор зүгээр миний дурсамжийг шууд үзчих. Эвридисийн ур чадвар холбогдолт. Бид хүрэх замаар өөр хүний сэтгэл хөдлөл, дурсамжийг унших боломж олгодог. Чи яагаад ингэрлээ зөвхөрсөн харагдаад байна лүү шаас? Надад бол яг одоо үнэхээр сайхан байна шүү. Би Арногийн хүчийг авсан. Тэгэхэд яагаад түүнийг дийлэхгүй ийм хэцүү байна. Тэр энерги, би тэр харанхуй энерги рүү хүрэх болгоно миний нэмэгдүүлэх хүч арилаад байна. Би өөрийгөө хүчрэг болсон мэдрэх юм. Бүр бурхан болчихсон юм шиг байна. Чи энэ мэдрэмжийг энэ бүх хугацаанд өөртөө л хадгалж байсан гэж үү? Дайрсаар л байна. Тэрний дайралтуудаас бултах ч хэцүү байна. Бид яаж тийшээ орж туслах юм бэ? Гайхалтай, энэ бол Тартарусын шүтгчид биднийг хүсдэг чөтгөрийн хүч байна. Тэдний анхаарал сарнсан байна. Хэрвээ би энэ боломжийг ашиглаад хідэн эдгэгч нарыг болон тэр ахлагчийг алж чадвал би ч бас Лорд Мэтесийн адил хувиргалтын чулуу авч болох юм. Энэ бол та нарын өөрсдийн шашнагаа дагаж байгаад өөрсдөө дуудсан хувь заяа. Үхлээ над руу битгий тохорой. Юу вэ? Яагаад ийм олон Тартарусын шүтгчид Сангвартын дунд байж байдаг бэлээ? Онцгой чөтгөрийн чадвар, хүч, сорогч, ойролцоох Тартарусын шүтгчдийн гидсэнд байдаг. Тэмдэгтэй шавьчнаас хүчийг нь цуглуулна. Баярлалаа ах дүүс минь.
Та нар хүчээ зээлүүлж байгаад талархаж байна. Та нарын утгагүй амьдралыг би сайн зүйлд ашиглая. Тэр чадвар маш аюултай. Бүх хамгаалтын чадваруудаа дээд хэмжээнд ашиглаарай. Болооч Метас, энэ муу зүйлээ зогсоо. Муу гэж үү? Чи тоглож байна уу? Чи ингэж хэлэх хэрэгтэй гэж үү? Үгүй ээ Лушиас. Жорнотигийн гэр бүлээс сонгогдсон нэгний тэмдэг авчихлаа гэж үү? Тэгээд ямар учиртай юм бэ? Тэр дөнгөж 7 настай шүү дээ. Тэгээд ч тэд хизээж сонгогдсон нэгний нэр дэвшиж байгаагүй. Гигантны нэр дэвшигчд 15 нас хүртлээр бэлтгэгдээд дараа нь тэмцээнд яасан нь ариун ёслол үлдэж гигантны тэмдэг авдаг. Гигантүүд үргэлж ингэж сонгогддог. Гэтэл тэр тэмдэг түүнд аль хэдийн буусан байсан. Тэгэд би яах болж байна? Би гигант болох гэж бэлтгэгдэж байсан шүү дээ. Чөтгөр Метас гигантэн болно гэж бодоод би түүний гэр бүлд асар их хөрөнгө оруулсан. Энд чинь Лувер байна. Чи гигэн бурхан Лувер хийсэн гэж байна уу? Ямар ч байсан би Гримрийн гэр бүлд оруулсан мөнгөө буцааж авах ёстой. Чимээгүй. Одоо энэ чухал биш байна. Эртний бичгүүдэд генет нэр дэвшигч биш хүн гигантэн болдог гэдэг нь сорилтын үе эхлэх гэж би шинж тэмдэг гэж бичсэн байдаг. Тэгэхээр гэрлийн сүм одоо их ашиг олох гэж байна гэсэн үг. Чи гигант басны дараа аав чинь юу хийсэн бэ? Тэр удахгүй ирэх өмнөний үеийг давхын тулд чиний ерөөл хэрэгтэй гэж хүмүүсийг хуурч шүтгэгчдээс нь асар их мөнгө шуулсан. Тэр тэднийг мөлжихийн тулд бүхнийг хийсэн. Үүний үр дүнд тоод амжгүй олон хүнд амбуурсан. Зарим нь бүр амиа хорлсон. Танаа гэр бүл бол луйварч, алуурчдын бүлэг. Энэ муу явдал биш гэж үү? Гэхдээ та нар үүнийг хүлээн зөвшөөрөхийг хүсдэггүй. Тэгээд та нар гэрлийн сүмтэй нийлж агуйн хөөс үүсгээд бүх төрлийн бохир, шудраг бус үйл явдлын ямар ч төлөөсгүй хийсэн. Гэрлийн сүм л жинхэнэ муу хүмүүс. Тэгэхээр энэ чиний үзэж туусан ирээдүй юм байна. Яаж чи ийм амьдралаар амьдарч чадсан юм бэ? Хөөх юм. Чи урдан зогсоохыг оролцсон чөтгөрүүдийн давталгаа ойрын хэдэн жил болох гэж байна. Энэ удаад би заавал ялна. Өмнөх амьдрал шигээ бүр мөсөн ялагдмааргүй байна. Тиймээс би чамаас нэг хүндхэн хүсэл гуйх хэрэгтэй болж байна. Эхэндээ би үүнийг өөр хүнд даатгахаар төлөвлөж байсан. Гэхдээ Эвридис өөрийн ухаантай болсон болохоор бүх зүйл өөрчлөгдлөө. Тэр үүнийг өмнө нь хийж байсан. Илүү сайн хийж чадна. Агуу шидтэн Эвридис бол анхны луу хорогч Жоржд лууны зүрхийг суулгасан хүн. Надад луугийн зүрхийг суулгаж өгөөч гуй. Уучлаарай. Гэхдээ би үүнийг хийж чадахгүй. Тэр юу гэж хэлчих вэ? Мянган жилийн өмнө дэлхийн сүрлийн ирмэгт ирж байлаа. Хар луу Кайзарус 7 лууны хамгийн хүчрэхэг нь бүхний галдан шатааж дэлхийг бараг сүрүүлчих шахсан билээ. Кайзарус анхандаа жүтгэрийн эсрэг дайнд цэргийн манлайлагч 12 баатрын нэг байсан. Гэвч тэр жүтгэрийн хараалт өртөн ухаанаа алдаж галзуу адуус мэт авирлан дэлхийг дөвөөж эхэлсэн юм. Тэрнээс хойш зовлон, үхэл, газар дэлхийг бүрхэж, хүн төрлөختөнд ганц найдвар болж үлдсэн агуу дайчид болох дээд шидтэн гүнж Эвридис, Баатар Жорж, мөн Алтан баатрууд хүн төрлөختний төлөө тэмцэн зогсож байв. Ингээд үлдсэн 11 баатар өөрийн хуучин нөхөр Харлуу Кайзарустай дэлхийг аврахын тулд тулдахаас өөр сонголтгүй болов. Уртын урт нэг жилийг дамнан үргэлжилсэн аимшиг тулааны эцэст Харлуугийн дайн цэцлэгдэв. Уучлаарай Кайзарус гэж хэлээд Баатар Жорж дууны эсрэг сүүлчийн зохилтыг өгчээ. Чиний болон миний цаг үед болсон бүх үйл явдал үнэндээ чөтгөрүүд Тартарусыг энэ ертөнцид дуудах гэсэн оролдлогоос үүдэлтэй. Бурхад өөрийн нутаг дэвсгэрээс бусад руу нэвтрэх хэрэггүй. Гэхдээ энэ дөрвөнд ганцхан онцгой тохиолдол бий. Тэр нь чөтгөрийн бурхан Тартарус юм. Түүнийг хүн төрлөختний ертөнцид шууд дуудах боломжтой. Чиний цаг үед Тартарусыг дуудан гаргахыг завдсан. Чөтгөрийн дахин шүтэгчид Тартарусын шүтэгчид хэмээн нууц бүлгийг байгуулж түүнийг дахин энэ ертөнцид ирэх боломжийг өгөх гэж оролдож байна. Чи бид хоёрын хүсэл нэг. Чи миний өмнөх амьдралын дурсамжийг харсан болохоор үүнийг мэдэж байгаа. Язгуурт нь ноёд болон сүмийн сангуартан нар дэлхий мөхөх гэж байхад баян чинэлэг хүмүүсийн олонх зөвхөн өөрсдийн халаасыг дүрхэхэд л анх арлаа хандуулсан. Тэд бүр Тартарусын шүтэгчидтэй хамтран тохиролцсон. Тэгээд л Тартарус аюултай хэмжээнд хүрэхэд хүн бүр зүгтаж алах болсон. Миний хамтрагчид болон биеийн жинхэнэ утгаараа дэлхийг мөхлөөс аврах гэж тэмцсэн.
Би өнгөрсөнд ирээд ад жаргалтай амьдрах гэсэнгүй. Би дахин тултахаар ирсэн. Энэ удаад ялах гэж ирлээ. Гүнж Евридис, чи түүхэнд байгаагүй хамгийн хүчрхэг шийдтэн бөгөөд 12 баатрын удирдагч, бусдыг дагуулах чадaltaй хүн. Би чамд энэ үгийг өнгөрсөн баатрын хуваар гуйж байна. Дэлхийг аврахад надад хүчээ өгөөч. Тэр хоёр дэс өөр хүмүүс. Гэтэ ямар учиртай юм болоо. Тэр түүнтэй адилхан санагдаад байх юм. Чи айж байна уу? Юунаас айн вэ? Чи алтан луутай хамтран 3 жил зарцуулж луугийн зүрхний хараалыг тайлсан шүү дээ. 100 амжилттай дуршилтуудыг хийсэн биз дээ. Би зүгээрээ үүндээ би бахархаж байна. Энэ хүчээр би дэлхийг аварч чадна. Цөл рүү шахагдсан үлдэгдэл чөтгөрүүдээс ч манай нутаг руу халтахаар завдаж би улаан луунаас ч тэгээд ч тэднээс ч миний ганцхан хүсэл бол охиндоо аюулгүй ертөнц бэлэглэх. Надад итгээрэй. Луугийн зүрхийг миний биед суулгаач. Жорж. Энэ бол канцероос галзуурч байсан үеийнхтэй адил энерги байна. Чөтгөрийн хараалуу. Гэхдээ би луугийн зүрхийг хараалыг тайлсан шүү дээ. Яагаад хараад байдаг бэлээ? Чиний царайны хурлаас харуул. Яг л үүнийг бодож байна да. Уучлаарай. Би баг зэрэг оролцсон юм. Хараал арилсан мэт харах дуулахын тулд. Алтан луу, чиний хамтрагч болж жүжиглэхэд үнэхээр хөвгөлтэй байсан. Гэвч надад ч гэсэн биелүүлэх ёстой зорилго бий. Ур чадвар, хэлний шившлэг, луунуудад онцгой заяадаг ур чадвар, үгсийг шидийн хүчээр шингээдэг. Чи дэлхийн нууцыг хизээч ярьж болохгүй. Харамсалтай юм да. Хэрвээ та хоёр луугийн зүрхийг шуналтайгаар авахыг хүсээгүй бол охинтойгоо үрд ад жаргалтай амьдарч болох байсан. Үнэхээр авьяаслаг шийдтэн юм Евридис. Чи луугийн зүрхийг Жоржийн биед төгс суулгасан. Түүнд нуугдсан чөтгөрийн хараалтай нь хамт. Одоо өөрийн нөхрөө ханхуйн хүчтэй луугийн зүрхээр дэлхийг хэрхэн сүйтгэж байгааг нь сайн хараарай. Би өөрийн гараар Жоржийн цээжнээс дуугийн зүрхийг дастан авч байлаа. Тэр үйл явдал аль хэдэн мянган жилийн өмнөх хэрэг. Түүнээс хойш би бүх цагийг хараалыг тайлах, луугийн зүрхийг хадгалах баатрыг хүлээхэд зориулсан. Тэгэд би чамайг тэр хүн гэдгийг мэдэж байна. Гэвч чиний бие одоогоор луугийн зүрхийг даахад бэлэн биш. Хэрвээ би одоо чиний биед түүнийг суулгахыг оролдвол чи бүхэлдээ сүрэх эсвэл үүр тахир дутуу болно. Үүнийг би мэдэж байгаа. Одоо би биеэ үхлийн хороор сайжруулах аргагүй болсон. Хэрвээ би бүрэн сэрхэхийн өмнө дахин хүч нэмхийг оролдвол судас минь бүхэлдээ задрах болно. Түүнчлэн зааган бэлэл хоёрыг зөвхөн өөрийн үзүүл доогуур үед ашиглаж чадна. Би аль хэдийн өөрийгөө хурдан өсгөхийн тулд мэдэх бүх аргаа хэрэглэсэн. Гэхдээ өчүүхэн ч гэсэн магадлал байгаа. Тийм биз дээ. Чи гайхамшигт аз ашиглан энэ хязгаарыг давах гэж байна. Гайхамшигт аз магадлалтай тохиолдлыг заавал амжилттай болгодог. Гэхдээ чи эндүрч байна. Бодож байснаасаа илүү ихийг хэрэглэх хэрэгтэй болно. Юу гинэ? Чи тэр үед хэрэглэх. Евридис, 1000 жил өнгөрсөн ч чи надад хэлний шившлэгийг хүчээр хэлсэн хэвээр байгаа юм уу? Алтан луу, би чамайг хүснээр чинь байлгаа зүгээр хараад суухгүй. Хэлний шившлэг надад тэр үгийг хэлхийг хориглож болохч би түүнтэй утга нэгтэйгээр тойруулан хэлж чадна. Сайн сонс. Чи тэр азыг хэрэглэх болно. Өөрт хамгийн эрхэм хүнээ өөр хэн нэгнээс сонгох хүнд мөч ирэхэд миний зөвлөгөө бол эхлээд миний бунханаас бүх эрдэнэс эд зүйлийг аваад өөрийгөө сайжруул. Тэгээд би луугийн зүрхийг чиний биед илүү аюулгүй суулгаж чадна. Би чамд зориулан хонгилын зохион байгуулалтыг өөрчилнө. Ингэснээр сангвартнуудад баригдахгүй гарч чадна. Гэвч хэрвээ чи бүх эрсдлийг үл тоон одоо авахыг хүсэж байвал чи нэг зүйлийг заавал хийх ёстой. Улаан луу, цэнхэр луу, мөсөн луу, ногоон луу. Чи эдгээр 4 лууг 1 жилийн дотор дарж устгах ёстой. Зөвхөн тэг чадвал чи луугийн зүрхийг авна. Чи чадах уу? Эрхэм гүнжээ. Та хинтээ ярьж байгаагаа ойлгоогүй бололтой. 4 лууг 1 жилийн дотор уу? Миний хувьд энэ хангалттай урт хугацаа. Би амлая. Дэлхийг Жорж та хоёрын хүссэн шиг аюулгүй болгож чадна. 6 сарын дотор бүгдийг нь дуусгана.
Та одоо өөрийн ачаанаасаа салж миний замыг нөгөө ертөнцөөс хараад зогсож болно. Одоо л ойлголоо. Би өөрийн үүргээ ямар хүн дээр үүрч авснаа мэдээгүй юм байна. Би тайвширчихлаа. Уучлаарай. Миний дуусгаж чадаагүй даалгаврыг чамд үлдээе. Тэр бол Кайзерус Логийн зүрх байна. Шинэ баатар минь, би чиний шийдэмний зоргийг хүнд итгэж байна. Одоо эхлэе. Гайхамшиг тааз итгэвч. Ингээд нийт 3 удаа ашиглах хазаас 2 дахьыг ашиглах болно. Би хаана байна? Надад юу ч харагдахгүй байна. Би харанхуй дотор байна уу? Эсвэл би бодол дотроо байна уу? Өө тийм ээ. Өмнө нь үүнийг мэдэрч байсан юм байна. Би ганцаараа биш бололтой. Ямар нэгэн зүйл энд байна да. Жижигхэн хорхой. Ингэж зоригтой зогсох гэж миний хүчийг өөртөө шунан тэмүүлэх зориг чанд байна гэж үү? Энэ чинь Кайзерусын үлдэгдэл оюун ухаанууд Логийн зүрхэнд хадгалагдсан дээд ухамсар нь байх. Аимшигтай оршихгүй. Бие минь яг л 2 хуваагдаж байгаа мэт. Мянган жилийн өмнө өгсөн Логийн дээд ухамсар ийм айдас төрүүлэн байна гэдэгт итгэхийн аргагүй юм. Танихгүй үнэр үнэртэж байна. Бурхтын үнэр. Тэр залхмаар навчнууд хангалттай биш гэж үү? Энд өөр нэг тоглоом хүүхэлдээ илгээсэн хэрэг үү? Би чамд хүчээ өгөхгүй. Чи бол энэ хүчийг авахд ойрцсон хамгийн сүлжийн хүн байх болно. 6 5 4 3 2 Одоо чи л үлдлээ Лушиас. Дахиад л тэр дайралтав. Чи цагаа дэмий үрж байна. Хитрхи удаан байна. Түүний хөдөлгөөн мэдэгдэх үйц удааширсан байна. Тэр ядарч байна. Тэр навш бидний тулаан уртсах тусам тэр жөтгөрийн хүчтэй улам бүр цогцоод байна. Тэгээ тэр маш хурдан сэргэж байна. Бид хоёр бие рүүгээ дайрсан ч өвдөлт хуримтлуулсаар байгаа нь бие л байна. Арно Лиано хоёр энд байхгүй болсон. Одоо өөр арга байхгүй. Тэр хүчийг ашиглагаас өөр сонголт алга. Гэхдээ хэрэгжилчих юм бол өөрөө ч бас аюулд орж магадгүй. За, энэ бүхнийг дуусгах цаг болжээ. За, одоо Лушиас. Миний галын бөмбөг ямар нэг юм миний чадварыг дэвтлээд итгэхгүй болгочихлоо. Тэр юу вэ? Өдөө? Сайн уу? Өнгөрсөн үеийн би. Энэ удаа амьдралаасаа хэр ихийг золиослох гэж байна да? 1 сар. 1 сар уу? Тэр аратыг дийлэхэд бүрэлцэхгүй. 6 сар хэрэгтэй болно. Юу болоод байна? Би жүтгэр болсон шүү дээ. Гэтэл яагаад айцыг мэдрээд байна? Тэгэх боломжгүй. Би Лушиасаас айх ямар ч шалтгаан байх ёсгүй. Тэр надтай өрсөлдөх хүн биш шүү дээ. Чи нууцыг сайн хадгалж чадчихжээ. Тэгмээргүй юм. Чи 20 жил энэ хүчийг нууж авсан гэж үү? Ялалтын хилтерхий. Зөвхөн ариун нэгнүүдэд заяадаг ур чадвар, ирээдүйд өөрөө сахиусан тэнгэр болсон үеэсээ хүч авч өөрийнхөө амьдралын нэг хэсгийг золиослон хүч авдаг. Энэ бол зөвхөн пап болон цөөн тооны тэрхүүн самартнаар л мэддэг сүмийн нууц. Тиймээс л ариун нэгнүүдийн дундаж нас дөнгөж 30 орчим байдаг. Ариун нэгэн урт наслахыг оролдсон ч хүчтэй дайсантай тулгархад энэ ур чадварыг зайлшгүй ашиглах хэрэгтэй болдог. Сүм залуу ариун нэгнүүдийг үргэлж ашиг хонжоо хайсан аюул түлхдэг. Ариун нэгэн байх гэдэг бол аимшигтай зүйл. Бид бол сүмийн тоглоом хүүхэлтэй мэт байдаг. Хэлээч Мэтас, энэ үнэхээр бидний нөхөрлөлийг уруухад бүхнээ орхиход үнд цэдэ байсан гэж үү? Тийм их хүссэн гэж үү? Чи амархан ярьж байна. Чи сонгогдсон ариун нэгэн. Чи ганцаараа ашиглагдаж байна гэж боддог уу? Ганцхан ялгаа бий. Тэр бурхан чиний амьдралын үн цэнийг тоодог. Харин миний амьдрал түүнд юу ч биш. Бид хоёр юугаараа өөр байсан юм бол хүмүүс надад илүү найдвар тавьж байсан. Ариун нэгэн болно гэж бодсон нь би байлаа шүү дээ. Яагаад бүх зүйл ингээд эргчихв? Тэр бурхан миний асуултанд хизээч хариулаагүй. Ямар харгас юм бэ?
Хөөх юм ээ тас. Би ухаан алдчихсан уу? Яагаад энд ийм наамгүй болчихсон юм бэ? Босс яасан бэ? Байзаарай. Тэр чинь агуй босс биш үү? Энд юу болоод байна? Ингээд энэ цуврал маань дуснаа. Та бүхэн таалагдсан гэж найдаж байна. Дараагийн анги ордог ороод орох болно. Тиймээс see ya.